Малчтын нийгмийн даатгалын шимтгэлийн талыг төсвөөс даах нь зөв үү гэд Facebook-ийн найзуудын группээс асуулаа л да. Дийлэнх нь 76% нь буруу гэсэн байна. 2% нь зөв гэсэн байна. Тэгээд 20 гаруй хувь нь малчтыг өөр аргаар дэмжих хэрэгтэй гэсэн баг. За өөр аргаар дэмжинэ гэдэг нь юу вэ гэдэг. Энэ талаар нэг жоохон хүмүүстэй санал ярилцлаа. Бодит байдал дээр манайх 70 сая малтаа гэсэн хэрнээ сүүгээ хаа байсан Малайз, Шинэ Зеланд, Далайн чандаас авдаг хуурайс үйлбэрээр. Европоос маасл бяцлаг авцарж иддэг. Тэгтэл Монголд маань зөндөө мал байж идэг. Манай орны өнцөг булан бүрээс түүхийд бүтээгдэхүүнийг цуглуулж авах нь төв дамсгаас илүү хүнд, өртөг өндөртөө тээвэр логистикийн зохион байгуулалт байхгүй. Хоёрдугаарт мэдээж технологийн ялгаа байна. Тэгэхээр энэ сул талаа яаж давах вэ гэхээр тэнд аваачиж боловсруулалт хийхэд гадаадаас технологи нэвтрүүлэхэд хөрөнгө оруулахад татврын таата орчин хэдэн жил татваргүйгээр ажиллах боломжийг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй гэж бодс хүмүүс үзэж байна л да. Тэгжээж малчтын бүтээгдэхүүн эцсийн бүтээгдэхүүн болдог, өртөг өндөр болдог, малчт нь мөнгө олдог. Тэр олон малтай хэрнээ бодит байдал дээр маш хүнд нөхцөлд орлого багтаа амьдарч байгаа шүү дээ. Тэгтэл ягаад энэ сул талаа бид нар залруулах бодлогыг төрн хэрэгжүүлэхгүйгээр хайцсан ирнэ ингээд нэг аргалсан юм явуулаад байна вэ гэдэг. Тодорхой хугацаанд боловсруулах, түүхийд боловсруулах, арьс шир сүү бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд татврыг нь тэглээ гэдэг. Энэ талаар бас яг мэрэгсэн татврын хүмүүстэй бол ярилцлаа. Тэгээд энэ санал бодлоо та бүхэнтэйгээ хуваалцсан юм аа. Тэгээд санал асуулгад оролцсон 1100 орчим хүмүүстэй баярлалаа.